тухайн улс орны эдийн засаг нийгмийн хамгийн тогтвортой хэсэг бол дундаж давхарга байгаа. Тэгвэл дундаж давхарга гэдэг ойлголтод хэнийг хамруулах вэ? Эрхэлсэн тодорхой ажил, өөрийн бизнестэй, орон байр, хувийн өмчтэй, боловсрал мэдлэгтэй, нэг үгээр хэлбэл өдөр тутмын ажлаа хийгээд завгүй явдаг хүмүүсийг нийгмийн дундаж давхаргынхан гэж энгийнээр тайлбарладаг. Тэгэхээр энэ дундаж давхаргыг нэмнэ гэдэг бол улс орны нөгөө эдийн засгийн хөрс суурь байж. Түүнээс биш улсын маш томоохон үйлдвэрүүд байлаа гэдэг чинь бас эдийн засгийн зөв хөшөөрөг болж чадахгүй. Хүмүүс өөрөө хэд ядрал руу орчих юм бол улс төрийн тогтворгүй орчих гэсэн. Ардчлал амьд үлдэх хэсэг нь хүчтэй, хөгжин цэцэглэж буй дундаж давхаргаас бүрэн хамаардаг гинэ. Өөрөөр хэлбэл дундаж давхаргынханд засгийн газартаа хариуцлага тооцох хүч байдаг байна. Гэвч Монголын эдийн засагт аюул баг багаар нүүрлсээр тогтворгүй өр, хэмжээгүй их халамж, орлогын тэгш бус хуваарлалт нь дундаж давхаргынхны итгэлийг мохоож байна. Нийгмийн эдийн засгаас явуулах гэж байгаа гол бодлого маань дундаж давхарга руу чиглэж байж, дундаж давхаргыг улам өргөн болгож ижил бидний манай улс орн өөрөө тогтвортой хөгжинэ. Дэлхийд Монгол хүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд баталгаатай, орлоготой дундаж давхаргын нийгэмд эзлэх байр суурь өргөжих ёстой. Тэдэнд бодит дэмжлэг үзүүлж, олон болгож байж бид улсын хөгжил гэж чөлөөтэй ярих боломжтой болно. Дундаж давхарга чимээгүй олонх.